За сайн бацгаана уу? Өнөөдөр YouTube сувагтаа хэрхэн бичлэг хийхийг харуулах болно. За эхлээд бичлэг хийхээ өмнө энэ баруун доод буланд харагдаж байгаа энэ улаан subscribe гэсэн бичгийг дарна. За хэрвээ улаан байх юм бол дарна. За саарл байх юм бол дарахгүй шүү. За одоо ингээд дарангууд саарл болно. За тэгээд энэ артлын хонхон дээр дараад за хамгийн дээдлэлд байгаа энэ all гэсэн товчийг бас сонгоно. За ингээд болоо. За хэрвээ магадгүй та subscribe дарахад чинь ингээд саарл болсон байх юм бол та ахиж дарах шаардлагагүй. Энэ subscribe-ыг нэг л удаа дардаг байгаа. За хэрвээ саарл болох юм бол дарахгүй. За улаан байвал нэг л удаа дарна. За мөн бичлэгээ үзэж эхлэхийн өмнө энэ баруун доод дэлгэцэн дээр ингээд зөөлхөн товшингууд баруун доод буланд бас ийм дөрвөлжин зураг байгааз за энийг дараад пул болгоод үзээрэй. За одоо дарж үзье. За дарангуут ингээд дэлгэц дүүрээд ирдэг. За ингэнгүүт бичлэг ингээд утаснаас хийсэн бичлэг учраас ингээд бүтэн харагдана. За энийг дарахгүй үзэх юм бол ингээд бичлэг чинь тал харагдаад байгаа шүү. Тэгэхээр бичлэг нь тал биш. Бичлэгээ ингээд талаар нь үзээд байна гэсэн үг шүү. За одоо YouTube сувагтаа хэрхэн бэлдсэн бичлэгээ тавих вэ гэдгийг харуулъя. За одоо YouTube дээр бичлэг тавьж үзье. За YouTube дээр бичлэг тавихдаа тавихаа өмнө болохоор эхлээд бичлэгээ бэлдсэн байх хэрэгтэй. За тэгээд тавих чагаа бичлэгээ хэрхэн тавих вэ гэх юм бол за утаснаас гэх юм бол энэ доор харагдаж байгаа нэмэх тэмдгэн дээр дараад за тэгэнгүүт энэ short upload видео гэсэн юм хоёр хэсэг гарч ирж байгаа. За энэний хоёр дахь нь upload видео хэсэг дээр дараад тэгэнгүүт ингээд шууд галерей руу чинь буюу ингээд бичлэг рүү чинь ороод ирнэ. За тэгэнгүүт нь би одоо яг нөгөө бичлэг бэлдээгүй байгаа учраас хэрхэн тавихыг зааж байгаа учраас за нэг богино хэмжээний бичлэг ингээд оруулъя. За ингэнгүүт бичлэгийг чи ингээд танд үзүүлнэ. За тэгэнгүүт нь одоо ингээд бичлэгээ тавихаар болох юм бол энэ дээр харагдаж байгаа next товчийг дарна. Цагаан. За тэгэнгүүтээ дээд хэсэгт нь бичлэгийнхаа нэрийг бичиж өгнө. За би одоо энд зугаалга гэж биччихье. За тэнгүүтээ энд бас оршил үгнүүд одоо бичлэгэн дээр юу өгүүлэх энтрийгээ бичиж болно. За мөн өөр бусад бичлэгнийхээ линк энтрийг тавьж болно. За тавихгүй ч байсан болно. За дараагийн нэг анхаарах юм гэх юм бол доотлын хоёрт харагдаж байгаа зүйл ийм бөмбөрцөгтэй мөн public гэсэн ийм байх ёстой. За хэрвээ чойжтой private гэсэн ийм өөр бичиг энтертэй байх юм бол өөр бусад хүнд харагдахгүй хүн танд харагддгаар тавьждаг шүү. Тийм учраас энэ public гэсэн хэсгийг заавал ийм тохиргоотой байх ёстой энийг шалгана. За дараа нь харагдж байгаа энэ location хэсэг дээр бас энэ бичлэгнийхаа байршлыг зааж өгч болно. За мөн байршлыг зааж өгөхгүй байсан ч болно. За тэгээд хэрвээ плейлистэнд оруулахаар бол энэ 3 дахь хэсэг хамгийн сүүлийн хэсгийг сонгоно. За шаардлагагүй гэж үзэх юм бол за энэ дээр харагдаж байгаа next товчин дээрээ дарнаа. За тэгэнгүүт энэ хоёр дахь хэсгийг буюу энэ бичлэгийг хүүхдэд зориулаагүй гэсэн хэсгээ сонгоод за хамгийн доор харагдаж байгаа энэ цэнхэр upload видео гэсэн хэсгийг сонгоод за ингэнгүүт бичлэг тавигдахын тулд багтаамжнаас шалтгаалаад за мөн YouTube өөрөө цаанаа ингээд шалгаж үздэг учраас баг зэрэг хугацаа ордог байх шүү. Гэхдээ энэ саяных болохоор богино бичлэг учраас хурдан орох байх. За энэ дээр хэсэгт ингээд бичлэгний чинь ингээд хэдэн хувьтай ингээд тавигдж байгаа вэ гэсэн ингээд явц харагдаж байна. За ингээд YouTube-ны ингээд явц нь ингээд улаанаар за энэ нь болохоор пул болоод ирэнгүүт тавигддаг байгаа. За энэ хооронд та интернетээс салгаж болохгүй.
За мөн бичлэгээ хайгаад энэ тэнгүүр ингээд хайж болохгүй ингээд тайван хүлээ. За ингээд бичлэг тавигдаад дуусчлаа. За тэнгүүт одоо өөрийнхөө сувгийн өөрийнхөө бичлэг хэсэг рүү за энэ доор ингээд бичиг гараад ирж байна. Таны видео ингээд тавигдаад дуусчлаа. За мөн өөрийнхөө ингээд YouTube сувг руу ороод тэнгүүтээ Your Channels хэсгээ сонгоод за видеос хэсэг дээр нь ингээд саяны тавьсан бичлэг маань ингээд харагдаж байна. За хэрвээ буруу бичлэг орчлоо гэд бичлэгээ устгах юм бол Manage Videos хэсэг дээр дараад за тэгээ нарт харагдж байгаа 3 цэг дээр дараад за тэнгүүд энэ delete за хэрвээ одоо засаж оруулъя гэх юм бол edit за устгая гэх юм бол энэ delete хогийн савндаа хийнэ.